Сайн байцгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэнчилгийн хүргэлтийн хамт олноос та бүхэндээ ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид Эрдмийн их хөргөө болсон 119-р сургуулиас ээлжид дугаараа төлөвлөж байна. Хайртай хань басан жавда хэмээн хаяглаж шамда 15 жилийн ойн баярын халуун мэндийг хүргье. Өргөө гэрэмийн түшиг тулгуур өр зүрхний минь эзэн болсон чамда хязгааргүй хайртай шүү хэмээн хань ууган баярын зүгээс илгээсэн халуун сэтгэлийн мэндчилгээг хамтдаа дотгошоорч уламжилцгаая. Сайн байцгаана уу? Ажлууд нь тавтай байна уу? Баасан ч багшаа тантай түр уулзаж болох уу? Налагчуудаа хайр түгэе. Мэнчилгийн хүргэлт маань үргэлжилсээр ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар яг энэ цаг мөчид Баска өгшөйга зарим хүрэлцэн ирээд байна. Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа энэ өдрийн мэнд. Баярлалаа. Багшаа таны ажил амьдрал тавтай сайхан байна уу? Өөсөө хүүхдэд амар дүнгээ гаргаад. Тэгэлгүй яг хөө тэгээд жилийн эцгээд хаасаагүй ажил ихтэй тунчиг завгүй өдрүүд үргэлжилж явах шиг байна. Харин би багшаас нэг асуулттайгаар бас маш гоё цэцгийн боглог танд зориулан өөртлөд хүрээд ирсэн. Баска өгш өнөөдөр 12 сарын 25. Таны хувьд ямар нэгэн тийм дурсамжтай өдөр тохиож байгаа юу? Хоёулаа бичлэгнийхаа эхэнд бас энэ тухайга хуваалцвал. 25-ны өдөр чинь манай нөхөр ит хоёрын анх уулзсан өдөр байхгүй юу? Хамгийн анхны. Тэгээ манай хань л яасан бах гэж бодсон. Би зорж байгаа. Одоо тэр чи амьдраад энэ жил болчихлаа. Тэгэлгүй яах вэ? Тэгээд яг энэ цаг мөчид бас танд маш гоё гинтийн бэлэг ирсэн байна. Тэгээд энэ гоё цэцгийн баглааг өгөхдөө тэр эрхэм хүн бас сэтгэл зүрхэндээ бодож явдаг зүйлийг манай хамт олноор уламжлуулахыг хүссэн учраас дүүн бэлгийн нөхөөс өмнө бас танд хаягласан сайхан үгсийг нь уншиж өгмөр байна. Хоёлаа маш сайн сонсъё. Ханаас нь мөн үү аль эсвэл өөр хүмүүсээс ч юм уу гэдг нь тэр цагт тодорхой болох байхаа гэж бодож байна. Гэрт минь нөмөр гарт минь түшиг энхэн биенд минь чимэг болж яваа эрхэм хайртай гэргийдэ гэж хаягалсан байна. Өр зүрхний минь хайрын эзэн өнгөт орчлонд надтайгаан учирсан эрхэм хайртай хантайгаа өнөөдрийн энэ л өдөр хосын амьдралаа эхлүүлээд 15 жилийн ойн баяраа өгтөж байна. Шамдаа хязгааргүй хайртай шүү. Хүслийг минь гүйцэх хүү төрүүлж өгсөнд, орчлон гүйцэх охин үрийг төрүүлж өгсөнд туйлын их талархаж явдаг юм шүү. Хам бурал орчлон эвлэж хамтдаа байлаа. Хосын амьдралыг эхлүүлж эвлэж хамтдаа байлаа. Хайрын дээдэр уярч хам бурал орчлон намайхан төшиж байдагт дэндүү их баярлдаг юм шүү. Хань минь чи минь байгаа болохоор өнөөдрийн би энэ өдий зэрэгт оршиж байгаа юм шүү. Ойн баярын халуун мэндийг хүргье. Хань ууган баяраас нь гэсэн байна. За тэгээд ийм гоё хайр шингэсэн цэцгийн баглааг танд өргөн барья. Өгтөн авна уу? Ямар гоё юм. За тэгээд Баска хичээ бид нар бас тэндээс бичлэгтэй явж байгаа. Хантайгаа бас нэг боловсролын байгууллагт Монголын мянган шавнырын соён гэгэрүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж явж байгаа. Багш гэр бүлд бас ойн баярын халуун мэндийг хүргэе. Тэгээд одоо хэдий сургууль дотор байгаа ч гэсэндээ онцгойлон бичлэгийг нь үзэх болов гэж бодож байна. Яг энэ цаг мөчид хандаж гоё үү. За хандаа хайртай шүү. Чамдаа ийм гоё сюрприз барьсанд баярлалаа. Сэтгэл хөдлөлд бүр хэлэгч болохгүй. Тэгэлгүй яах вэ? Тэгээд ханыхан зүгээс бас маш олон зүйлийг дайхыг хүссэн. Тэгээд хосоор амьдрах тавиландаа мөрөн түшиж, хорвоогийн жаргал цэнгэлийг биеэсээ амталж, хаан бөгөөж хатан сэхээр хайр юугаан зангидсан. Та бүхний хосын энэ сайхан амьдрал аз жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөө өргөө гэрт нь эрүүлийн хийх хүсье явагшаа. Баярлалаа. Тоногит алаг дэлхийг гивээ хүүхдийн нэрийг мөрлөн ундийсон хос багнан чи